Австрали Монголын эрдэс соёлын салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр гэж байдаг. Уул уурхай яамны захиалгаар тус хөтөлбөрөөс орон нутгийн харилцааны чиглэлд төсөл хэрэгжүүлэхээр 3 сумыг сонгон авсан юм байлээ. Тэгээд тэр төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар манай Монголын доктортой хөгжлийн нийгмийн хариуцлагын зөвлөл төрөөмс байгууллага Mining Insight сэтгүүл одоо хэрэгжүүлэгч байгууллагаар сонгогдсон юм аа. Монгол улсын хэмжээнд нийт 3 сумд энэ төсөл хэрэгжиж байгаа. Тэрний нэг сумаар бас манай сумыг бас сонгоод 3 сард манай сумд бас суурь судалгааны ажлуудаа хийгдээд иргэдэд бас олон нийтийн мэдээллийг уул уурхайн талаарх мэдээллийг хүргэе гэсэн чиг үүднээс энэ өдрөлгийг зохион байгуулж байна. Манай сумд яг үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд ховор учраас иргэдэд нөгөө уул уурхайгийн сөрөг тал, сайн талын мэдээлэл хомос байгаа. Энэ мэдээллийг л одоо хоошдоо одоо иргэжлүүдэд үйл ажиллагаа явуулаад гэхлээр энэ байдлыг иргэдэд зөв зөвтэйгээр хүргэх анхны алхам маань энэ болж байгаа байхгүй юу? Тэгэхээр Монгол улс төдийг Австрали улсын хувьд ч гэсэн уул уурхайн салбарын хөгжлийг дагаад ажлын байр, үйлдвэрлэлийн бүтээмж өсөлт хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Хууль сонгон зохион байгуулагдж байгаа. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Австрали Монголын хамтын ажиллагааны хөтөлбөр буюу одоо AMEP 2 гэж нэрлэдэг энэ хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдж байгаа. Уул уурхайг танин мэдэх аялал хэмээл эдгүү арга хэмжээний нээлтийн үг хийж байгаадаа түүнийг баяртай байна. Төслийг Австралийн гадаад эрх судалгааны яам, Австралийн тусламжийн бүтээгдэхүүн санхүүжилтээр Булган аймгийн бүр хамгаалалт хэрэгжүүлж байгаа. Дахин дуулахад талтай байна. Булган аймгийн 16 сум дотор бүрэн сум уул уурхайтай сум орон нутагт хариуцлагатай уул уурхайг бий болгоход иргэд маань одоо ямар шаардлага тавьж оролцох ёстой. Одоо тэр санд онлын сум орон нутаг яаж хамтарч ажиллах ёстой тийм ээ. Дээр нь одоо энэ сумд уул ажиллагаа явуулж байгаа уул уурхай аж ахуйн нөхцөл энэ иргэдийн тавиад байгаа энэ шаардлагыг яаж хэрэгжүүлж ажиллах юм бэ гэдэг энэ тал дээр бол нэлээд одоо бие биенээсээ суралцсан, ойлголт өгсөн ийм одоо ач холбогдолтой сургалт. Бас яг ингээд нэг геолог хаагуулаасаа эхлээд тэр байгаль орчны хамтын оролцоо, байгаль орчны мониторинг гэдэг талаар мэдээлэл байхгүй байна. Тэгээ энийг бид нар яг энэ чиглэлээр мөхөж манай энэ 4-5 өртөөчилсөн гэр ажиллаж байгаа. Надад хамгийн сонирхолтой өртөө нэгдүгээр өртөө санагдсан. Тэр жижигхэн кино үзүүлсэн. Яг нэг алт толборлтын талаар кино үзүүлсэн ч үнэхээр сонирхолтой. Яг уурхайн талаар яг ийм кино үзээгүйгээр уурхайн мэрэгжил сонгож байгаа хүмүүс аягүй байдаг шүү дээ. Тэр нүдний шийдвэрээр гоё. Тэр уул уурхайд яг ийм оюу толгойд ийм байдаг юм байна. Гоё юм байна уу? Стогоо оюу толгойд гэсэн. Дотор нь ороод яваад юм харж байгаа юм шүү дээ. Уурхайн талаар ямар ч байсан чулуу янз бүрийн ялгахтай болж байна. Амнад энэ 4.6 тэрбум жилийн өмнө үүсэлтэй өдөө жижигээрээ халуун хайлмал буюу халуун бөмбөлөг байсан. Гадагтаар гарч ирээд хүрэнтэй. За ингэж хүрснөө бидний одоо гიშгэж байгаа газар бидний энэ хадгааг болгоулгын үүссэн байна. Уул уурхайн талаар энэ анхны мэдгэдэггүй хүн баг байсан хүн. Чулуунуудыг чинь тэр бүтцсэн хон багуудыг чинь тэргээр харахаар үнэхээр сонирхолтой. Геолог хийж байгаа би яг ямар үйл ажиллагаа явуулдаг тэрийг бол нарийн ширээ юм байна. Тэр чинь анхны бид болсон харахтаа бол ерөөсөл гадна талаас нь нэг өрөмлөг хийгээд байгаа асал цаашгүй байсан шүү дээ. Нэг салхин сенсийг хийхэд зис 4.7 тонн зис ордог. Зис бол манад зисийн орд чинь юу лээ? Оюу толгой тий. Тэгээ бидний амьдралд хэрэгцээтэй байдаг юунд ямар эрдэс бодис эрүүл мэндэд хэрэгтэй байдаг ашигт малтмал ер нь хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу дандаа авахад ах нь буруу юм уу зөв юм уу гэдэг ойлголтыг авсан. Уул уурхайг бол маш зөв зохистой зөв ашиглах ёстой гэж дүгнэдэг. Эргээд бид нараас нөхөн сэргээлтэй хийгээд ингээд ашиглаад явах нь бол зүйтэй хаа гэсэн юм бодлоо байдаг та. Хүнч малч бид нэг худгаас ууж байна. Бэлчээр ус хамгийн гол нь одоо ерөөсөө нөхөн сэргээлт хийх нь хамгийн чухал. Манай өртөө болохоор хамтын оролцоотой байгаль орчны мониторинг гэдэг өртөө байгаа. Тэгээ гол нь болохоор уул уурхайн үйл ажиллагааны улмаас хөрс, агаар, ус хөрс, ургамал ингээд нөлөөлөгддөг гэдэг орон нутгийн иргэд бас заримдаа гомдолтой эсвэл үйл ойлголцтой байдаг. Тэрийг яаж одоо лабораторийн түвшинд шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр одоо мэдээлэлтэй болох үнэхээр бохирдол байгаа бол тэрийг одоо бууруулах, тосон зогсоох ямар арга хэмжээ авах талаар энэ бол зэгцтэй мэдлэг өгөхөд манай өртөөний гол зорилго байгаа. Нэгдүгээр өртөө бол агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдлын талаар одоо туршилт
хийж үзүүллээ. Дуу чимээний талаар одоо бас нэлээх мэдээлэл авлаа. Сургуулийн сурагчдад төгсөх ангийн хүүхдүүдэд бол маш хэрэгтэй сургалт байна. Мэргэжлээ сонгоход нь бас их нөлөөтэй. Тэгээ бидний мэдэхгүй зөндөө юм байдаг юм байна. Ямар ч байсан оролцдог юм байна. Нүүрсийг бид нар амьдралаа юунд яаж хэрэглэдэг вэ? Нэг ихэвчлэн төлшөнд хэрэглэнэ. За. Дараа нөгөө нэг идэвхжүүлсэн нүүрсээд эрүүл мэндэд хэрэглэнэ. За баяр үргээ. Бидэд бас гарын авлагууд бас аав тарааж энэ эдрийг авчлаа бас гэртээ очиод бас сайн судалж үзэх талаараа бас тий. Энэ талаараа бас авч явж илэн л. Уул уурхай гэдэг заавал тэгж угад төнгөлцдөг гэдэг юм байна бас. Шат шатанда ондоо үйл ажиллагаа явуулдаг. Ийм мэддэхүүнийг авлаад Орны ерөөсөө ийм сургалтууд нэг явагддаг ш. Хатад нэг очиж сургалтын цаадаас уурхай чиглэлээр. Одоо энэ байгалийн баялагийг л одоо энэ зөв зүйтэй зохистой эргэлэх талаар маш сайхан ойлголт авж байна да. Иргэдэд хүрсэн хүртээмжтэй их гоё сургалт болсон. Эдгээр хэрэгжилж байгаа мөсцөж байгаагаас ахгуулаад л одоо тэгээ бүхэн эдгээр баялагийнхаа юугаар л явуулдаг юм байна. Энийг илрүүлж, энийг гаргаж авч таньж мэдэж ингэж танилцуулж байгаа нь маш сайхан санагдчих. Тэгээ сонирхолтой юм байна хүмүүст бол. Энэ бас нэг удаагийн танин мэдхүйн нэлээ их хувь нэмэр оруулж байна. Энэ хүмүүсийг манай суманд ирснийг баярлж байна. Яагаад гэвэл хүмүүс биднэрт л юм заагаад сургачих гэсэн болохоор би их баярлж байна. Та нарт их баярлалаа. Өндөр сэтгэлдээ үзэж харлаа одоо.